найзуудаа өнөөдөр 2021 оны 4 сарын 4 буюу за бэлгийн тооллоор болохоор юу гэхээр тийм цагаагчин хаврын дунд цагаагчин туулаа сарын 4 ногоон хар мөр өдрөө тэгээд бидний хамгийн сайн мэддэг хаш нэг өдрөө гэж ингээд сайтууд дээр бичсэн байна. Тэгээд хаш нэг өдөр болохоор эцэн бүхэн хөдөлж одоо байгалийн эс бүхэн сэргэж байдаг нэг тийм мөчлөг юм байна. Тэгээд энэ мөчлөгийн өдөр буян хийвэл бүм учиртай гинэ. Тэгээд одоо чаддгаараа та бүхэндээ хоолоо зааж гоё шин мэдээлэл өгч ингээ буян болъё. Тэгээд айл бүхэнд хэрэгтэй нэг ийм хөөргөн жижиг савны тухай өнөөдөр мэдээлэл оруулаад ийм их хэрэгтэй юм аа. Айл бүхэнд нэг байж хаад ерөөсөө илүүдэхгүй. За энэ саваар яад юм гэхээр нөгөө мөн л адилхан айл бүхэнд одоо гардаг хаягддаг нөгөө өндгөний хальсыг болон жижиг үр тариаг боловсруулж өгнө найзуудаа. За тэг өндгөний хальсаа хаяхгүй. Яагаад хураагаад авчихваа те энэ ямар ач холбогдолтой юм бэ? За энэ өндгөний хальс бол одоо маш одоо хүний биеийг кальц нэгдэг ийм одоо чухал ач холбогдолтой юм чинь. За тэг энэ хурааж авсан хальсаа буцалсан усанд 2 минут хийж чанам найзуудаа энэ ням бактери янз бүрийн минь устгаж өгнө шүү. За тэгчээ нөгөө нэм бактерийг болсон цэвэр болчихсон энэ өндгөнийхээ хальсыг савнд хийгээд ингээд гоё одоо яг ийм ингэж хатааж авна шүү найзуудаа. За тэгээд хатааж авсан нөгөө өндгөнийхээ хальсыг одоо энэ хөөрхөн жижигхэн савндаа наашаа ирээд харуулаарай юм. Энэ хөөрхөн жижигхэн савндаа энэ хараа. Тийм үү? За юм болчихлоо. Одоо энийг ингээд бүргэн шүү. Нилээн бүргэн тийм учраас жоохон ингэж байлгаж байгаа. Болоогүй. Маш сайн нэцэлж бэлцэлж өгнө. За ингээд ерөөсөө гурал шиг болт нь маш сайн тэрэмдэж өгөх ёстой найзуудаа. Тэгээд энийг ингээд энтэд яг ингэ өмнөрлөхөөр одоо бидний нөгөө шүдний эмнэлэгт очиж шүдээ амьсгалахад шүдийч нөгөө өрөмтгөр ингээд нөгөө нэг юм амт үнэр гардаг шүү дээ. Бүр яг тэр гарна энэ кальцийн шугам тий. За тэгээд энийг яагаад би ингэж бацтай хэлж байгаа юм гэхээр манай ингээд 100 дахианууд маань өндгөнийх нь хальс муудаад нөгөө кальц дутагдaltaй биш дахиад ярьдаг тий. Тэгээд өндгөнийх нь хальс нэмгэрээд муудаад ирэхээр өөрийнхөө дахианыхаа өндгөрүүгээ одоо өндгөлсөн өндгөрүүгээ дайраад тэгээд гаднах энэ хальснуудын түүж идэв байдаг байхгүй. Тэгэхээр яалчгүй энд одоо амтан бүртэл тэр өөртөө хэрэгтэй байгаа зүйлээ мэдээд эндээс ингээд өндгөнөөс аваад ирж тээ. Тэгэхээр бид нар бас энийг мэдэх хэрэгтэй. Ерөөсөө энийг хайж болохгүй. За тэгээ энийг ингэн найзуудаа нундаг болтол нь ингээд цаахан гурван шиг нундаг болгочоод энийг зөвхөн одоо өөрсдөндөө зөвхөн хэрэглээд байхгүй. Энийг ч маш олон юмд хэрэглэнэ. За би жишээлбэл усан дотроо хийж ингэж хутгаад цэцгээ услана. Манайхан болохоор нөгөө өндөг цэцгэн сайн гэдэг авчид нөгөө хальсыг ингээд дээр нь тойруулаад тавьчихдаг те. Гүцэрч одоо яаж энэ өвс ногооныхоо энэ өндөр шим рүү орж өгөх юм бэ? Тэгэхээр зайлшгүй ингэж хийж өгвөл бүр илүү юм 100% хөрсөн дээр шингэж очиж өвс ногоонд орчих штеп юм да. За цэцгээ ингэж бордчихно. Ургамал ногоо шим тижээлэггүй ингэж хийчихнэ. За үүнийг одоо дахиад шууныхаа хоолнд хийгээд өгч. За хамгийн гол нь өглөө босож явахдаа одоо буцалсан усандаа шууд ингээд найруулаад уучиж болно. Хүүхдүүдийг бол тарганд нь ерөөсөн өдөртөө нэг халбал хийгээд өгч байна найзуудаа. Тарг уух нь. Тэгэх юм бол энэ ч одоо нэг өдрийн хэмжээний кальцийг хүүхдэд аваад авах нэ. Тэгээ манай хүүхдүүд болохоор энэ юугаа одоо айгүй хөөрхөн би ингээд нутаглаад энийг баг тал хийгээд өгсөн байсан. Тэгээд манай хүүхдүүд чинь таргандаа тэгээ усандаа хийж уусаар одоо бүр ингээд дуусчихдаг. Тэгээд одоо ахаад энийг ийм болгоод хийчин тэгээд ингээд байнгын хэрэглээд байдаг. Тэгээ бид нэр шилдэ хоолндоо хүртэл нэг халбарыг ингээд хоолоо хийхдээ хийгээд хийчих болно гэж байгаа. Хамгийн гол нь өдөрт нэг халбаар идэв дэвэл одоо ингээд кальц алдах тийм явдлаасаа бас ингээд өөрийгөө сэргийлж чадна. Кальц тодорхой хэмжээгээр хийж чадах ийм ач холбогдолтой ингээд шүү найзуудаа. Тэгээд энийг жижигхэн төхөөрөмжчийг хямдхан шүү дээ 50-60 мянгаар нэг юм кофений төхөөрөмжтэй. За тэгээд
байж байгаа өндгөрийн хансыг юусоо огт хаяггүйгээр тавдаггүй маань ингэж одоо хэрэглэж өөрсдийнхөө кальцийг өгч аваарэ. За энийг би бол хаанаас яаж авснаа санахгүй шүү найзуудаа. Юунаас нэг онлайнаас авсан баг та бүхэн маань хайж олоод авчаарай. За болоо. За одоо би та бүхэндээ тэгээд энэ маш их ганцаар юм аваа ийм буурсан материалууд байгаа. За энэ ханс маань ингэ байж байна тий. За одоо би та бүхэндээ би өнөөдөр ханш нээж байгаа энэ гоё өдөр юм чинь тийм ээ бас юу яа. Зүрхэн удаан гомонтой зүрхэн одоо тийм гоё хуурах хийж өгье. За одоо энэ юу юм? Зүрхээ найзуудаа гоё шин зүрх ингээ маш гоё ингээ нэг биш аа. Нэг ингээ татчих. Зүрхээ ингээ татаад тавьчихна найзуудаа. Гоё нэгхэн байх тусмаа гоё болно. Зүрх гадуур 1 кг 5,000 худалдаа байтж байлаа шүү найзуудаа. За нэг ширхэг сонгоно. Ийм нөгөө юу орно шүү найзуудаа. Юуцаа орно шүү. Юуцаар 3 ширхэг юуцаагаар хийж байгаа шүү. За одоо гоё зүрхээ хийж өгөө. За одоо бид нар маха энэ Австри соус, Терапи соус хоёроор амтсан шүү найзуудаа. Энэ хоёр соусыг хэрэглэнэ. Ингээд зүрхээ зөөлөн галаар хуурч хагаад гоё шүл гараад ирэхээр нь нөгөө юу цагаа ингэж дээр нь хийж өгөөд найзуудаа бидний нөгөө удаан гомон гэдэг байгаа энэ дотроо 5 ширхэгтэй 8500 гэдэг дэлгүүрүүдэд байж байгаа. За энэ гоё удаан гомонд ашиглана. За удаан гомонгоо заглаа. За энэ удаан гомонгоо ингээд дээр нь тавиад ингээд бас бүгдийг жигнэж өгнө шүү найзуудаа. Гэтэ энийг заавал та нар маань зүгээр чандаг гомонгуудаар хийчих болно шүү дээ. Би бол өнөөдөр удаан гомон хүүхдүүдийг харьцаад баг зэрэг шүлтэй, баг зэрэг устай байхад нь дээр нь гомон юуцаа хоёроо жигнээд өгнө найзуудаа. За ингээд хоол маань ингээд 5 минутын дотор ингээд хоол болчлоо. За одоо бүгдээрээ амтлагчаа хийж өгнө шүү. За терияки соус гэдэг байгаа. Энэ бол хоолнд маш гоё амтар болно. За Австри соус юм уу эсвэл сой соус хийж өгнө шүү найзуудаа. Манайх Австри соус хийлээ. Энэ бүр айгүй гоё болно. За зүрхний амт ямар гоё. Шинэ зүрхний амт ямар гоё.